За тэгэхээр Монгол Ардын нам, Монгол Ардын намын засгийн газар улсын хурал хэрэг авилгагүй засаглалыг ярьж байгаа бол яг харахгүй улс төрийн намын асуудлыг хамгийн чухлаар тавих хэрэгтэй. За тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19 дугаар зүйлийн дагуу улс төрийн нам бол бодлогын нам болно, үндэсний хэмжээнд үйлдэл явуулдаг. За тэр санхүүжилт болон үйл ажиллагаа нийлт тод байна гэж байгаа. Тэр энэ заалтаа бид нар ирэх 4 жилийн 5 жилийн чиглэлдээ бас зайлшгүй оруулах шаардлагатай. За тэгэд энэ үндсэн чиглэлийн бол аль ч хэсэгт энэ улс төрийн намтай холбоотой заалт бол орж ирээгүй байгаа. За тийм учраас бид нар энэ томьёололоор энэ улс төрийн намыг бэхжүүлэх, бодлогын нам болгох, за нийтийн эрх ашигын төлөө нам гэдгээрээ энэ заалтыг бол оруулах ёстой. Ингэж бид нар намын шинжилэл, за Монголын парламентын засгийн төлөвлөлтийг бэхжүүлэхэд бол хувь нэмэр оруулж чадна. За иргэд ч гэсэн биднээс бол энийг хүссэн хүлээж байгаа. За тэгэхээр томьёолыг бол би бол ингэ оруулсан байна. Улс төрийн намыг хин нэгний юм хэсэг бүлгийн ашиг сонирхолд үйлчилдэг бүлэг л биш, нийтийн эрх ашигын төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчин бүрдүүлсэн байна гэдэг томьёоллоор. Яг бид нэр агуулгаар нь дэмжиж дараад нь томьёолоо найруулга хийчих болно тийм ээ. За Сүхбаатар гишүүн.